Сайн уу Улаанбаатар хөтөлбөрийн Баяр наадмын дугаартай хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За яг одоо та бүхнийгаа би Тоотын 8 ах トゥ утэй уулзах гэж байна. Сайн байцгаана уу? Сайхан наадж байна уу? Сайн байна уу? Сайхан наадж байна уу? Сайхан. За, баяр наадам сайхан уу? Та хэд маань одоо дэлгэрэж ирсэд яаж наадцгааж байна та? За тэгээд бид бүхэн бол одоо энэ жил бас урд урдны наадмаас онцлог бас жил болж байна. Яг одоо халуун ам бүлгээрээ баяр наадмаа одоо тэмдэглээд үзээд одоо Ховд аймгийн цэцэг сумаас хамгийн том ах маань гэр бүлээрээ бас ирсэн. Тэгээ аав ээж тэгээ яг ингээд халуун ам бүлээрээ бас ингээд төв одоо стадиондоо бөхөө үзэх гээд өглөө удаг орж морио үзэх гээд ингээд цуглдсан гоё ингээд байж энэ да гэгэлзээд баярлаад ах トゥ нартайгаа бас сайхан танилцаад яриагаа гоё эхлүүлэе гэж бодож байна. Тэгээ хамгийн том ахаасаа эхлээд гоё танилцуулаад явъя гэж бодож байна. За намайг Тоотын гант толгох гэдэг би том ах нь. Ховд аймгийн цэцэг суманда эхнэр 4 хүүхдтэй хамт амьдардаг. Тэгээд одоо цэцэг сумаас саяда ирээд энэ зундаа эндээ зусж байгаа. Одоо ингээд бүх дүүнэр аав ээжтэйгээ ингээд сайхан улсынхаа баяр үзт юм уу гээл ирчээл одоо ингээд сэтгэл догтлол байж энэ. За сайн байцгаана уу та бүхэндээ тэгээд өнөөдрийн сайхан баяр наадмын төргийа. Тэгээд би одоо Тоотын 2 дахь залуу ганц зэрэг гэж хүн байна. Тэгээд бас хөөрэ ажил хөдөлмөрөө хийдэг. Одоохондоо аав ээжтэй туслаад ингээд хөдөө хот гээл ингээд байж энэ. За. уулын бажуулах Эрдэнэ үйлдвэрт одоо 17 жил ажилласан уурхай ачин цахилгаач ийм залуу байгаа тийм. Одоогоор тэгээд нөгөө Эрдэнэсээ төр наашаа энэ дэрэг амьдарч байгаа. Төрхөн гэрээ тэгээд шилжиж ирээд байж байгаа. Бас санаад хэцүү байдаг. Тэр зам бас яг энэ баяр наадмаарч бас хэцүү шүү дээ. Тусдаа ганцаар байх ч тийм. Олоолаа божигнох бол бас. Яг ойрхон байханд гоё юм гэдэг. Ер нь бас нэг баяр наадмаар олоолаа божигнах шиг сайхан юм байх шүү тийм. За, та бүхэндээ хөө сайхан өдрийн мэндийг хүргье. За тэгээд Тоотын 3 дахь хүү Гандул гэж залуу байна. Тэгээд хөгжмийн багш мэргэжилтэй. За соёлын тэргүүний ажилтан одоо хөгжмийн аялал бас зохиох сонирхолтой ийм сайхан залуу байна да 8 хүүгийн нэг. Тэгээ энэ сайхан баяр наадмын мэндийг та бүхэндээ дахин хүргье. За манай гэр бүлд ч одоо 2 Монгол улсын соёлын тэргүүний ажилтан сул тэмдэгтэй хүн байна шүү дээ гэж. Нэг нь бол ахмаас за миний хувьд бас одоо анхны бид асан тоглолттой гээд 22 онд бас энэ сайхан нэр хүндтэй бас сул тэмдэг авчаалаа. Тэгээд бас илгэлэгч дуучин гэдэг одоо мэргэжлэр ингээд уран бүтээлээ хийгээд явж байгаа айлын 4 дахь залуу. Тэгээд дээрээ 3 ахтаа доороо 4 дүүтэй яг айлын Яг донтгол байна да тий. За дараагийнх нь юм байна. Хоёр тийшээ ингээл. За 5 дахь нь байна. За Тоотын гант төмөр гэж залуу байна. Тэгээ бие судралга мэргэжлэр төгссөн. Тэгээ өөрийнхөө яг нэг сонирхдаг авиасаараа бас цэцэрлэгийн байгууллагт 6 жил дуу хөгжим багш хийсэн. Одоо хуваараа ингээд ах トゥ нартайгаа урлагийнхаа замаар ингээд амьдралаа болгоод явж байна. Уран бүтээлээ гэдэг. За манай. За сайн байцгаана уу та бүхэн өнөөдрийн төргий. За Тоотын ган жаргал гэдэг намайг 6 дахь нь байна. 6 дахь нь. За тэгээд бас уламжлалтын их хэмж мэргэжилтэй. За мэргэжлэрээ ерөнхийдөө одоо тасралтгүй 7-8 жил ажиллаж байгаа юм. Уламжлалтын их хэмж мэргэжилтэй залуу байна. За дүүдэ баяргүй. Ялгаа монго ташиг үгүй. За сайн байцгаана уу намайг Тоотын ган бүлэг гэдэг. За тэгээд хайлын 7 дахь залуу Тамбогд группийн Улаанбаатар принт хэвлэгчээр ажилладаг юм залуу байна. За. Ата би гэнэ. Сайн байцгаана. За та бүхэнд ямар ч гэсэн Монгол үндэсний баяр наадмын мэндийг хүргэе. За тэгээд Тоотын баг залуу дээрээ 7 ахтай. За тийм залуу байна да. Отхон бэлэг гэдэг, Тоотын отхон бэлэг гэдэг. За тэгээд одоогор бол хөгжим багш хийгээд. За тэгээд Монголынхаа боловсролын салбарт тэгээд хүүхдүүдтэй бас хөрөнгө оруулалт хийгээд ажил мэргэжлээ эрхлээд одоо 7 дахь жилдээ болж байна. За тэгээд тийм мэргэжилтэй залуу байна да. Дээрээ 7 ахтай шүү. Би ч одоо 141 дэх нийслэлийн ерөнхий боловсролын 141 дэх сургууль гэж одоо яг нарны хороолд байдаг. Тэгээд одоо манай сургууль ч бараг 5000 гаруй хүүхэдтэй байна. Тэгээд ямар ч хийсэн багш хийдэг мэргэжлийг эзэмшээд одоо 6 дахь жилээ болж байна. За сайхан танилцлаа. Тэгээд хэдийгээр бүгд өөр мэргэжилтэй ч гэсэн бүгдээрээ урлагт тайртай, урлагт дуртай. За тэгээд 3 нас яг урлагийн мэргэжилтэй хүмүүс ах шиг байна тий. Тэгээд эмч байна. За тэгээд бизнесийн удирдлага байна, уур хайч байна, сан техникч байна. Гэх мэтчлэн маш олон төрлийн мэргэжилтэй ийм сайхан 8 залуутай өнөөдөр бид үзэгч та бүхнийгаа уулзуулж байна. За. Тэгээд яг тусдаа ийм
өөр өөрсдийн мэрэгчлэрээ ингэж хэдийгээр ажиллаа явж байгаа ч гэсэн нэг зүйлийг нэгтгэхэд байгаа. Та хэдийг маань нэг зүйл нэгтгэж байгаа. Тэрний үеиг бол урлаг байна. Энэ урлагаараа та бүхэн маань нэгдээд бол ард түмэндээ бас хэдийн ер нь танигдаад бас мэдэгдээд эхэлсэн байгаа учраас бас сайхан урлагийн энэ замналыг бас асуухгүй болохгүй л гэж бодож байна. Хизээнээс яг энэ санаа ингээд төрөө таад маань нийлээд ингээд бөөнөрөө дуулж хуурдах энэ сайхан урлагийн энэ замаар явах болчихоо. Бид нар бол яг харахтаа яг нэг шоунаас харж исэн бөөндө дуулж байгаагаар нь. Тэрнээс өмнө бас өөр зүйл байсан уу гэдгийг сонсомоор байгаа байхгүй. Хөөхөн жоохон хөвгдөд байхдаа тий хамтдаа дуулаа явдаг ч юм уу тийм зүйл байдаг гэсэн үү. За тэгээд мэдээж нөгөө Монголын ард түмэн, дуучин ард түмэн. Тэгээд тэр дундаа одоо бид өхөн чи одоо 8 хүүхэд байсан учраас эрсхэн ер нь одоо ганц 2 насны зөрүүтэй шүү дээ бид нар ч ойлгох. Тэгээд одоо хүүхэд ахуй наснаасаа сайхан одоо дуулах сонирхолтой. Ер нь бүгд одоо ангидаа бол урлагийн үйлчлэгээр бас ингээд дуулцдаг. Ангидаа аваад явдаг. Дуруун дээр үрэл явдаг тийм. Тэгээд төлөөлөд байлаа. Тэгээд ер нь хүүхдээ байхдаа бас ингэж их мөрөөдөж ярьдаг байсан. Ах дуртайгаа, дүүнэртэйгээ бүгдээрээ одоо нэг сайхан хамтдаа нийл сайхан одоо дуу уран бүтээл хийн, сайхан дуулнаа. Ингэж одоо сайхан уран бүтээлч ингэж хамтлаг болж ингэж явнаа гэж ер нь хүүхэд ахуй наснаас их мөрөөдөж ярьж ирсэн. Тэгээд нөгөө ам юугаар бэлхэн амьдрал түгээр бас би үлдэг юм болоо гэж бас бодож чинь. Тэгээд хүүхэд ахуй насны мөрөөдөл маань ингээд эхнээсээ бас биелэлээ болоод амжилттай явж байгаад бас баяртай байгаа. Тэгээд ер нь бол манай ах түнэр чинь бүгдээрээ л одоо дор бүрнээ одоо өөр мэрэгчлэлтэй ч гэсэн за заавал одоо бүгдээрээ соёл урлагийн сургууль суралцаад ч юм уу бүгд дуучин болохыг ингээд чинь бас боломж бүрдэхгүй шүү дээ. Тэгэхээр өөр өөрийнхөө бас нөгөө аав ээжийн хүсэл сонирхол байна. Өөрсдийн хүсэл сонирхлоор мэрэгчлээ эзэмсэн ч гэсэн ер нь унган багын авьяасаа бас тордоод ингээд явъя гэж бодож байгаа энэ залуучууд байгаа да. Том ах 7 дүүтэй байх ер нь ямар байдаг байсан бэ? 7 эрэгтэй дүү. 7 бүр эрэгтэй дүүтэй тий. Аль хэр сахилахгүй байдаг байсан. 7 олон дүүтэй байх чинь ер нь гоё шүү дээ. Тэгээд 7 дүүгийн том ах гэдэг утгаараа бол маш их бас дүүнрээрээ хөндлөлөх тийм ээ. Тэгээд би чинь бол ер нь сэтгэл бол маш их дүүрэн байдэн шүү дээ ер нь. Ийм сайхан 7 дүү дагуулсантаа баярлаж бахархаж явдээ. Тэгээд дүүнэртэйгээ нийлээ уран бүтээл хийгээ явна гэхэр чинь одоо тийм шүү дээ. Гоё эцтэй. Тэр нь одоо тэгээд бид нар бол ер нь багаасаа л мөрөөдөж байсан ба. Ер нь бүгдээрээ ер нь бид нар чинь багадаа л энэ манай дүүнэр ингээл бид бүгд ингээд урлаг соёлын нэг сургуульд байхдаа ингээл урлаг соёлын ярах хэмжээнд ороод төрүүлээл тэгэл хоёрдоо ордог. Ер нь л багаасаа л аяастай байсан. Багаасаа ер нь бол нэг урлагийн авьяастай. Тий, ер нь бол ингээ өөр мэрэгжил явуулсан. Тий. Гэхдээ урлаг тайртай байгаа тийм үү? Урлаг тайртай тий. Хамтраад дуулъя гэдэг санааг яг хэн гаргаж ирсэн юм бэ? За яг бид нар одоо яг тэр нэрнэ гэж хэлэхээр бас эдгээр чинь дараа нь одоо нэвтрүүлэг дуусах шүү дээ. Яагаад өөрийгөө магтаад яагаад тэр чинь надаас гарсан санаа гэж. Нэвтрүүлэг дээр ингээд бид нар чи айгүй тийм даруухан яг энэ нэвтрүүлгийн ард бас л тэмцэл байгаа. Одоо бүр хамтлагийн ахлагчаа суугаж амжаагүй л. Ахлагчгүй хамтлаг яваад байна гэж. За одоо ер нь бол яг энэ хамтдаа дуулах гэдэг бол бидний нийтийн санаа гэж бол хэлж болно. Тэгээ яг нэг зорилготой хэдий одоо ах дүү нар ч гэсэн бид нар чи бүгд өөр өөр гэсэн хүсэл зорилготой цаана хань ижлүүд байна, амьдралууд байна. Тэгээд энэ бүх зүйл дээр ерөнхийдөө хэдий 8 хүн ч гэсэн нэг хүн шиг байх хэрэгтэй гэдэг бидний нэг ярьдаг зүйл одоо андгаа тангараг байдаг. Тэгээд ямагт одоо нэг гам бүргэж шиг нэг ган тулах шиг байж ижил ер нь бүгдээрээ гоё ямар ч зүйлийн ард гарна шүү. Тэгээ амьдрал харагдаж байгаа шээ биш шүү. Тэгээ бүгдээрээ гоё зүйлийн төлөө явж чадахгүй гоё ингээд гоё тоглолт хийж чадахгүй гэсэн тэгээ чадна гэж анхны тоглолт хийх чинь айц хөөстэй байсан. Тэгээ яаж хүлээж авах болов гэж тэгээд ард түмэн бас одоо их гоё зөв зүйлийг дэмждэг юм байна. Үнэхээр бас зөвийг дэмждэг ард түмний тэр нэг сайхан одоо монголчуудын нийгмийн сэтгэл гэдэг зүйл одоо хүмүүс янз янзаар л ярьдаг шүү дээ. Монголчууд бас ингээд хүн чанар жоохон тийм болоод байна, ийм болоод байна гэж сошиалд бас яригдээд байдаг. Тийм биш шүү. Монголчуудын нөгөө нэг гоё нэгдүүл нөгөө дуулбал дуу нэг докторууд хүчнийг гэдэг тийм гоё зан чанар одоо ч байгаа, цаашдаа ч байгаа, ирээдүйч байсан гэдэг зүйлийг бол тэгэхээр бид бүхэн биеэрээ бас мэдэрсэн шүү. Бүх нийтийн санаа шүү. Бүгдээрээ санаачилдаг шүү. Энд ч одоо дээрээ 7 ахтай гэд бахархаж түрүүнд бас өөрийгөө танилцуулж илээ. Ер нь яг ингээ уран бүтээл дээр ингээ хамтраад яг хуу тус тусаар амьдралаараа өөр өөрсдийнхөө мөрөөр ингээд явж ил байгаа. Яг уран бүтээл дээр ингээ хамтраад ажиллахаар 7 ах нарын одоо энэ дараамт одоо юу гэдгийг ер нь хэр орж ирж байгааг хамгийн бага. Загнуулж гин үү яаж вэ? За ер нь бол яг бид нар ч одоо ингээд нөгөө багаасаа ингээд одоо дэрсхэн ингээд тоглож наргаад ч юм уу те ингээд өссөн болохоор
одоо нөгөө надад бол нэг тийм юм мэдрэгддэггүй. Одоо тэгвэл хөндлөнгөөс яг харж байгаа хүмүүс бас яаж үнэлдэг юм байна тий. Тэгээс надад бол яг нөгөө тийм дарамт шахалт одоо хүмүүс ярьдаг шүү дээ тий. Рич дээрээ тэдэ ахтаас алуулдаг байлаа шүү дээ. Миний хувьд бол яг мэдээж аав ээж минь айлын багтаа бол хайртай. Тэр утгаараа бас над тийм дарамт ирдгүү байсан болоо гэж бодоод байна. Аав ээж нэг юм тийм болохоор яг цуг уран бүтээл нийлээ ихэд би ч одоо бас яг 7 одоо 8 дотроо бас урлагийн талдаа орчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт чинь бас нөгөө одоо бас намайг сонсох нь те бас жоохон түлхүү гэдэг ч юм уу. Одоо энэ дээрс манад ч одоо урлагаар их юм бол одоо гамбургэд ах байна. За тэгээд манай одоо хөгжийн багш гандүл ах маань байна. Тэгээд одоо хөгжийн багш юм бол би болоод явчихж байгаа. Тэгээд одоо манай энэ ган төмөр ах маань бас хөгжмийн багш хийж исэн гэдэг ч юм. Ингээд 8 залуугаас 4 урлагийн хүн болчоор яг урлагийн энэ ажлыг хийгээд явхад бол бас үг сонсох тал дээр бас зөөлөн шүү манай ах нар. Тэгээ бас яг өөр тал дээр одоо бизнес дээр ч юм уу хамтарч үзег болохоор сайн мэдэхгүй байна тий. Ямар ааш авир ямар ч сан одоогор урлаг дээр бол айгүй сайхан дажгүй л байгаа шүү дээ. Тийм ээ тий. Та гоё юм аа. Тий. Одоо нөгөө ах トゥ нар бас хамтраад одоо сая нэг томоохон тоглолтыг хийсэн 21 аймгаас тойроод ирсэн тий. Тэр үед л одоо мэдрэгцэн болоо гэж бодож байна тий. Хэвээ дотоогоо нөхөдөл тий. Тэр олон их ажлыг ч 8-аа хуваагаад авна гэхээр бас л ажлыг ингэж гоё нуулах юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээд тоо удахгүй энэ талаар ярих гэж бодож байна. Ярианы яг энэ хэсэгт отгон бэлгтээ бас тий шинэхэн уран бүтээл бас гаргасан байлээ. Шинэхэн уран бүтээлийг нь бас үзэгчдтэй гоё танилцуулаад хүргэе гэж бодож байна. За тэг хэлгүй яг хуу. За бид нар ч одоо ерөнхийдөө бол бид нар 1 айлын 8 залуу ижээ авда талархъя гэд одоо Монгол орон даяараа сайхан тоглолт хийгээд ирсэн. Энэ тоглолт бол намайг маш их нээж өгсөн гэж би бодож байгаа. Одоо яг энэ тоглолтыг хийн гэдэг одоо тэр одоо шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Тэндээс хойш би өөрийгөө айгүй яасан л да. Хөгжүүлсэн. Маш богино хугацаанд тэгээ маш олон дуу зохиосон, маш олон дууны одоо ахын дүү самтлагийнхаа 1 айлын 8 залуу те бүгдээрээ дуулах дууны одоо шүлэг аялгау гэх мэтчлэн бас урын сандаа бас нэлээд дуутай болоод авсан далимдуулаад бас одоо энэ өнцгөөс юу ярих гэдэг нь гэхээр бас өөрийгөө бас нэг жоохон шахаад өгвөл бас юм гарахаар тий. Тэгээд одоо шинэ уран бүтээлийн талаар гэх юм бол бас л одоо энэ тоглолттой холбоотой бид хүн бас нөгөө Ховд аймгийн Алтаа сум төрсөн. Тэгээд ерөнхийдөө захчин ястан хүмүүс. Тэгэнгүүт чинь бид нар нөгөө нэг яг тоглолтын дээрээ бас нэг захчин ардын дуунуудаасаа попури олгоод ингээд дуулуул бас хүмүүст илүү сонирхолтой байх юм болоо гэж бүгдээрээ ярилцаад за тэгээ бид нар чинь бас дуугаа ингээд хамаагүй авчаагүй маа. Зүгээр ороод одоо тухайн үедээ за чи дуулчих, энийг дуулчих, за та энийг дуулчих гэж орцсон. Тэгээ яхаарахгүй над дээр тонжоо гэж сайхан захчин ардаа одоо захчин хүн болгоны тий. Тоолон дэрсүү бэлдээгүй шууд хойрлогдоо шууд орсон. Тэгээд над дээр би тэрийг дуулна чи энийг дуул гэж зогсож байгаа хоолоор хэлсэн байхгүй шүү. Дураараа дуулахтал бүгд айгу зогсон байдаг. Дураараа яасан. Яасан дураараа юм бэ? Бүгд их дураараа зогсон байна. Дураараа зогсон байна тий. Тэрний тэгээд тэр үед яг над дээр оногдсон дуу бол одоо захчин ардын дуу гэж тонжоо гэж сайхан хөрөмтөл. Одоо сүүлийн үед намайг хүмүүс тонжоо отхон бэлгэл хийдэг юм да. За тэгвэл тэр дуугаа хүргэх гэж байна уу? Тийм бас шинхэн гоё дүрсжүүлсэн байлээ. Тэгэхээр гоё дүрстэй нь бас тэр гоё их олон хүмүүс ажилласан тэр дүрстэйгээр нь үзэгчд хүргэл гоё байх гэж бодож байна тий. Тэгэхээр энэ гайхалтай дууг сонсчоод бид үл эргээд олцгаая. За. Саргара дундаас агсан хажуун тонжоо айдин багчууд дундаас амраг чимэн тонжоо сүргээр дундаас сүрдэг хажуун тонжоо сумын багчууд дундаас сургаар тэрмэн тонжоо дундаас ороо хажуун
За бид бүхэн бас нэвтрүүлгийн үнэхээр ийм байгалийн сайханд гадаа хэдэл бас ярилцаа сууж байна. Яг ярилцаа сууж байхдаа бас манан бас нилээдгүй бууж байгаа харагдаж шүү те. Тий одоо нэг манантай бодонтой хороо одоо марл баг шиг яваараа гэж сандуу байдаг шиг нэг хөвтэй хүмүүс сурнаар гэдэг шиг бас нэвтрүүлэг хийх гэж энд одоо аав ээжийн сахан нутгалж байгаа газар бид бүхэн сая гол үертэй те 66 машин дээр суугаад бөөндөө суугаад ирсэн. Атар маатай гоё. Үс гизгнээс бас бидний өснөөс харагдаж байгаа бах те. Норцсон одоо чинь тэгээд яг дээлээ норгохгүй ингээс бус бүгд норчлаа. Уг нь хоёлоо гарахтайгаа үсэн янзлаа. Яг нэг бичлэгийг бас үзэгчдэд яг энэ голоор харуулвал ихэхэд бол гоё байсан шүү бид нэр. За одоо 8 ах トゥ ус нийлээд анхны бие даасан тоглолтоо та хэд маань л сая өнгөрсөн хаавар хийгээд маш амжилттай зохион байгуулсан 21 аймагаас тойрч ирсэн. Тэгээ энэ тоглолтын сонь сайхныг бол заавалч сонсох хэрэгтэй болоо гэж бодож байна. Тэрний өмнө би яг одоо ингээд урлагийн хэд маань бол яг хав ингээд бас нэг урлагийн тоонд байгаа учраас тэр чинь гайг байгаа тийм. Яг ийм өөр мэргэжил одоо ингээд ийм ч уурхай чин одоо өөр юу ч лээ те. Ийм мэргэжилтэй хүмүүс маань ер нь яг хэр байсан тэр тоглолтын сэтгэлдлийг бас та хэдээсээ сонсомоор байна л да. Ганцах юм. За тэгээд за би нөгөө урд нь бас 15 6 жил Эрдэнэ төвлөрд ажиллаж ирсэн. Ерөнхийдөө манайх чинь нутгаас ирээд Эрдэнэ хотод бас 20 жил ажиллаж амьдэрсэн. Одоо бас суугал нутаг маань. Тэгээд ерөнхийдөө бас Эрдэнэ төвлөрд ажиллаж байхдаа бас урлагийн янз бүрийн юмд орно л да. Яг бас 1 2 дугаар байрны низэл чинь бас хөөрхөн. Гэхдээ бас яг урд нь тайсан дээр гарч ирсэн бас туршлага бол байсан. Гэхдээ бид бүх маань нэгдээд нийлээд 8 улаан ингэж явна гэдэг чинь бас гоё байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Бас их наатгсан гар шиг зангидсан гар шиг. Тэгээд бас олуулаа ингэж 8 улаан нэг дор ингэж бас байгаагүй удсан байлээ. Бас гоё түүх дурсамж бүтээж миний хувьд бас их гоё сайхан санагдчихсэн. Ер нь үзэгчдийн бас нэг ингэж хандж байгаа хандлага хүлээж авч байгаа байдал ер нь хэрэг. Тэр тал дээр бол бас ихээр л гоё. Одоо нэг айлын 8 залуу ихэр чинь л одоо бас л Монголд ч одоо бас ийм бас одоо бас хөв заяа тохиолгож байдаг юм уу гээл те. Бас одоо ээжүүд эхчүүд бануудаа сайхан ингээд алгаа сөмбөрлүүлээд гоё ингээд гоё ингэж бишрээд гоё хүнлээд ингэж бас авчирч жишээний бас Монголын ард түмэн маань бас ихээр сайхан хүлээж авсан. Талархалтай байгаа. Таны. За ингээд нэмээд хэлэхэд бид бүхэн маань 21 аймаг Монголдоо баг анхудаа нэг айлын 8 хүү тойрсон байх. Гэхдээ энэ бид бүхэнд зөвхөн урлаг соёл гэлтгүү тийм ээ нэг айлын 8 залуу бас юу харуулсан бэ гэхээр ханд ус ийм найртай байвал юуны ард гарч болох вэ те маш олон зүйл агуулмжтай бид бүхэн бас хүрхийг хичээж явсан дуу хуураараа дамжуулж тэгээд мэдээж тоглолт үнэхээр гоё болсон учраас тухайн аймагт 2 3 4 тоглосон байх гэж бодож байгаа. Энийг бол ард түмэн бид нар бол тэрийг мэдэхгүй шүү дээ. Хэд тоглохож мэдэхгүй бол гарч байгаа нөхдөд шүү дээ. Тэгээд ингээд олоолаа явах юм маш гоё давуу талууд байсан. Тэгээд суулт бол маш бага байсан. Ягаад тэгэхээр бүх ажил бүх одоо машин хэрэгэ барих ч юм уу те бүгд нийлжлээ барай явуулна. Яг ерөөсөө хах зэргийн зохион байгуулалтаа ингэж сайхан атгсан гар шиг явж ирсэн дээ. Тэгээ ард түмний бас нэг үеийн залуучуудаа нэгийг бас харуулсан баха гэж бодож байгаа. Жоо бүр хувийн эмчтэйг хүртэл явчихсан. Эмч маань хэр байсан юм. Эмч ер нь үнэ л хэлээ. Ер нь бол хэцүү байсан. Тэгээ би ч яг өмнө нь нэг хөдөө оронд одоо яг 7 8 жилийн чинь нэг 3 4 жилийн ерөөхдөө хөдөө орногт ажилласан байхгүй. Яг хөдөө орон нутагт бас ингээд одоо нэг яг өвлийн хэцүү цагт одоо цасцууд болцсон байхад за тэгээ зуны эд одоо халуун наранд ингээд дуулганд их явж исэн л та. За тэгтээ бол бас л би чинь нилээ ингээл хоол замд тий чин талдаа ерөнхийдөө нэг 60 70 км явдаг байхгүй. Ирж очихын баг 3 4 одоо цаг явдаг. Тэгээд ингээд ер нь бол одоо 7 хоног нойртой нойргүй ингээд явж исэн л та. Тэгэхэд одоо яг ингээд анх удаага ингээд 21 аймгаар ингээд явхад бол надад тэр бол яг юу ч биш санагдсан. Яагаад гэвэл тэр чинь одоо 21 аймаг гэдэг чинь тий нэг тал руугаа явах гэж одоо хамгийн багадаа 300-аас 400 км нэг аймгийн хооронд явж байгаа. Тэгэнгүүтлээ ингээд тоглолт дуустаад тоглолтын дууссаар байтал 1 2 цаг тий. Тэгээ юм аацч багдахсаар байтал 3 4 үүр цайдаг ч юм. Тэгээ баг нэг ганц 2 цаг унтаад дараагийн аймаг руугаа ингээд сэгсчүүлэл явж байгаа байхгүй тий. Замдаа ингээд унтаад явж байгаа юм л та. Тэгээд тэгсэн хэдийс яг үнэхээр чанга байсан. Тэгээ айгүй хэцүү юм байлаа. Тэгээд урлагийн тэр нэг урлаг хэцүү. Тий, урлагийн салбар өндөр хэцүү юм байлаа шүү. Тэгээд би ч өөрөө эрүүл мэндийн салбарт хүч үзэж явж байгаа залуухан. Гэтэл одоо ингээд бас олон жил энэ тэнд хөдөө орнот ажиллаад энэ тэнд бас ингээд ганцаараа байж үсэн гэсэн яг ингээд хол замд ингээд ах トゥ нартайгаа ингээд тоглолтоор явна гэдэг тэр тусмаа ингээд ийм хол замыг туулна гэдэг бол үнэхээр хэцүү юм байлаа. Тэгээ надад үнэхээр чанга болсон. Тэгээ яг сүүлргөө ингээд асаж эхэлсэн. Яг 21 ангийнхаа эд дунд талдаа ороод нэг буцаж тойроод тий. Одоо бараг тий дахиад нэг явчихдаг юм аа. Тэгээд нэг хүн чинь айгүй ингээд хурдан дасчдаг юм байж штэ тий. Тэгээ мэдээж яг нэг төрсэн ах トゥ нар
төрсөн ах түнтэй явж байгаа гэдэг утгаараа бол үнэхээр одоо бас одоо жоохон хэцүү байсан ч гэсэн нөгөө талаас одоо юу гэдэг нэг жоохон ядраад унтсан гэсэн тий ах түнэр маань ингээд ээжлээд амраагаад явчихж ирсэн учраас бас ч гэж үнэхээр бас гайгүй ингээд сайхан даваад гараад ирсэн. За манай 5 6 маань ингээд чимээгөө зуугаад ер нь сэтгэлдээ хаваалцаж бас ер нь ямар хавьсан. За тэгээ юуны өмнө телевиз үзэж байгаа бүх хүмүүст бас баяр наадмын мэндийг хүргье. За тэгээд 1 айлын 8 залуу 21 аймгаар анх аялын тоглолтоор гарахын хугацаа ерөөдөө надад бол би яг өмнө Гамбург дахь бас Гамбург тахтайгаа Гамбург дахьвч өөрөө бас хуваараа бас тоглолт хийгээд хувь өр мөтэлж манай Гамбург тах чинь тэгээд 21 аймгаа бас 2 удаа тойрцсон. Тийм тэр үедээ бас ингээд дүүнерээс аваад өгдөгсэн. Би бас тэр үднээс ер нь бас их явсан. Тэг нэлээд аймаг бас сумаар бас их явсан. Тийм учраас бас сая ингээ 21 аймгаар явах бол надад бол ерөнхийдөө ядралт бол бас байгаагүй. Яагаад тэгэхээр нөгөө өмнө тоглолтоор яваад үзсэн, сумуудаар явсан. Тэгээд ерөнхийдөө ачаал ямар байх вэ гэдэг бүх юм ингээ мэдж байгаа болохоор харин 6-ах нэг дүүтэйгээ явхад бүр гоё байсан. Гоё сайхан дурсан зүвтэйгээд юу ядрах юм чинь биднийг одоо дутууга бүгд нөхч чинь. Нэг нь одоо ингээд яаж чад нөгөө хэд нь бус тийм нөхөд аваа очиж байгаа учраас ямар ч тийм ард нэг юм санаа зовно гэсэн надад бол асуудал байхгүй. Яагаад гэвэл 1 айлын 8 залуу ах トゥ 8 гэдэг утгаараа надад үнэн гоё байсан. Тэгээд 6-ах нэг дүүтэйгээ энэ сайхан 21 аймгийн аялын тоглолтыг бүтээгээд ингээд явж ирсэнтэй маш их баяртай байгаа. Чимээгүй сох хүн биш дээ. За сайн бацгаана уу ингээд телевиз үзэж байгаа нийт үзэгч ахын дүүс та бүхэнд энэхүү сайхан баяр наадмын мэндийг хүргье. За тэгээд бид бүхэн 2026 оны 3 сарын 6-нд Монгол бүхий өргөнд ижи авда талархыг тоглолтоо хүргээд 21 аймгаараа амжилтаа сайхан тойроод ирсэн. Тэгээд ерөнхийдөө тоглолтод ижи авда талархыг өгсөн нэр бол бас их утга учиртай. Тэр зүйлээ бид бүхэн яаж мэдэрсэн бэ гэвэл яг ижи авда талархыг гэдэг тоглолтын дээр өгөхөөсөө илүү тайзан дээр гараад дуулж байхдаа би биелдгөө хараад харьцаа дуулж байхдаа миний хувьд маш их мэдэрсэн байгаа. Тэгээд хамгийн хүндрэлтэй гэх юмээр баярламаар гэмээр зүйл бас байсан. Яг бүхий өргөнд тоглож байхдаа ижи аврыг хараад дуулахад бол нэг анзаарагдаагүй. Тэр олон гэрэл талаас таг гээл олон зэрэг хэлтүүнд ингээд тэгэхэд яг нэг театруудын зал бол бас нэг арай өөр байдаг тий. Тайзныг урдаасаа. Тэгээд ижи авыгаа одоо яг Ховд аймгийн цэцэг сум төрсөн нутаг Ховд аймгийн Алтаа сум дээр яг ингээд урилгаар авчирээд яг урдаас нь харуулад 8 лагаараа дуулахад яг тэнд л яг ижи аваараа айгүй бахархаад нүднээс нөлөөс гарч яасан. Манай отхон бэлэгдүү маань уйлсан шүү дээ тайзан дээр. Тэгээд энэхүү сайхан сэтгэлийн үүднээс тарьсан 8 өрн Монгол орондоо сайхан дэлгэрч байна шүү л гэж айгүй бахархаж байсан да тэр үед. Яас нэрэл гоё юм аа. Үнэхээр бахархмаар юм аа тий. Бид бас нэг тоглолтынхаа явгаас бас тий. За мэдээж тэгэлгүй яг бүхий өргөний тоглолт одоо тэгэл бидний хувьд чинь тэгээд бас яг өмнө ингээд бид нар ч одоо нижи авда талархын тоглолт хийхээс өмнө яг миний хувьд гэх юм бол бас нэг бид одоо тангил битэр шинийг шоунд орж илаа шүү дээ. Битэр чинь айзууд шүү дээ. Тэр чинь бүр 22 онд шүү дээ тийм ээ. Шилдэгт нь үлдээд бид хоёр чинь. За тэгээд яг ингээд шоунд оролцоод явж илаа бас энэ тэнд дуулаад явж илаа гэх чинь тий. Тэгэнгүүт чинь яг тэрний хажууд бол тоглолт хийн гэдэг тэгээд тэр цэм 21 аймгийн аялын тоглолтоо хийгээд ингээд тойрон аялал хийнэ гэдэг бол бас мэдээж хүнд түрүү ганц жаргал ах маань ярьсан өнцгөн болохоор урлагийн хүмүүс нөгөө нэг ялангуяа урлагийн хүмүүс чинь айгүй тийм цэмбгэр те хүн харахад айгүй гоё хүмүүс байдаг тийм ээ. Одоо ингээл хідэн настай нь мэддэхгүй тэнгүүд чинь одоо манай бас зарим урлаг мэдхгүй хүмүүс маань те ингээ хөнгөн харааддаг одоо энэ хэдстэй амар мөнгө олдог гэдэг ч юм уу те. Одоо яг тэр өнцгөөс нь манай ганц жаргал ах нөгөө хөндлөнгийн өөр мэрэгжилтэй хүн учраас одоо харж ярьсан түүнээс яг хөв хүний ядралт талаасаа биш гэж би бас ойлгож байгаа. Бас урлаг гэдэг чинь ингээд яг одоо дуулаад явахын зүгээр дуулаад явахын нэр биш те. Тэгээд дараа уран бүтээлээ хийгээд цацах маш олон ажиллагаа маш олон одоо хүмүүсийн одоо юу хүч хөдөлмөр байдаг гэдгийг бас маш сайн ойлгосон байна гэж би бодож байгаа. Тэгээд саяны одоо бүхий өргөнд очин бид нар чинь нээлтийн тоглолт, хаалтын тоглолт хоёр тоглоход бас бидний ард маш том баг ажилласан тий. Одоо бидний гэр бүл тэгээд дээрээс нь ингээд одоо тэр зураглаач тий одоо тэгэл лед дэлгэц одоо гэрэлний хүн тий шуумны хүн гэх мэтчлэн тэгэл энэ болгон дээр чинь маш их хөдөлмөр ингээд зарцуулагддаг. Тэгээд мэдээж
тоглолтоо хийгээд дуусах тэр мөчөд бол мэдээж ингээд нөгөө ахнараасаа салж чадахгүй болцсон байсан. Чи нөгөө өглөө чамд орой чамд ингээд 21 амиг ингээд цуг явчихаа одоо амар юу гоё ингээд өмнөх ингээд багын дурсамж одоо ингээд бүх юм ингээд одоо ингээд нүдэнд харагдаад бид нар чи одоо өглөөнөөс орой хүртэл хамт байгаа хүмүүс ч одоо юу эсийг ярих вэ тий. Тэгэл одоо тэр болгонд чи ингээд бүр амар дасцаа. Одоо ингээд бид нар ч одоо тоглолтоос хойш бас нэг 2-3 сар болчиход байна шүү дээ. Одоо хүртэл ингээд хаяа ингээд бид нар чинь бас нэг энэ тэнд цуг дуулахын ажиллагаар нь тэгээ таарахаараа би биенээ хараад бүр баярлаад байгаа шүү дээ. Их чинь тэгээ урлаг бол бас хүмүүсийг бүр ийм төрсэн ах дүүнэр гэлтгүү те. Одоо өөр төрсэн биш байсан ч гэсэн ингэж гоё нэгтгэж өгдөг. Тийм гайхалтай зүйл шүү гэдгийг бас далимжуулаад хилцэн дээр баг. Хамахын анд бол гахын сэтгэл те. За Сэрүүл ах дараа манай ангид тийш те бидний одоо бид нар л тэгж боддог байгаа. Ганцлах жоон хүүхдээ багт айгүй ширүүн байсан. Одоо бид нар ингээд дээшлээ томроод болсон айгүй зөөлөн болов. Айгүй. Миний хувьд болохоор би чинь бас тэгэл ер нь туршлагатай л да. 21 аймаг гам бүргэд дүүхтэйгээ бас нэг тоорцсон. Бүдүүгийнхээ тоглолтоор нэг өтөн тоорцсон. Тэгэл сумуудаар бол бас их явж өсөөд үүтэйгээ. Тэгээ ерөнхийдөө бол яг тоглолтоор явхад ямар байдгүй гэдгийг бол яг бүрэн мэднэ. Тэгтээ тэрнээс л одоо ингээд бид гам бүргэд тоглолтоор явж байгаа чинь ингээд бид нар за ингээд хоёулаа гам бүргэд бүтээл гуруулаа юм уу тэгэл ингээд хэсэг хэсгэрэл явдаг байсан шүү дээ. 3-3-аараа л явна. Тэрнээс өөнөрөө ингээд 8 л явах гэсэн удаа байхгүй учраас яг саяны энэ хаврын тоглолтоор бол бүр яриад гоё байсан. Яриад гоё юм гэдэг чинь тий. Яриад гоё байсан нэр өнөхөр бахархалтай баярлмаар үнэн гоё байсан. Монголын ард түмэн үнэхээр сайхан хүлээж авсан бидний амийг. За тийм байна да миний. Хүмүүсийн сэтгэлийг бас их харсан л да. Үнэхээр гоё хүлээж аваад хамтдаа дуулаад, бүжиглээд. За тэгээ нөлөөс туслах үедээ туслуулаад тий хүмүүс бол маш гоё хүлээж авч ирсэн. А тэр дундаас бас нэг юм онцлог хэлэхэд нэг эмчийн тухай дуу хэн зохиосон мөлий? Том билээ зохиосон юм. Хүмүүс тэр дууг бас айгүй их гоё үнэлжтэй яг мэрэгжил нийтнүүд нь бас их сонсоод маш их гоёор хүлээж авч ирсэн. Тэр дууны түүхийг нэг тэр дууны түүх бол бас л одоо манай нижийн авда талархыг тоглолттой бүр шууд холбоотой. Миний дотор хүн чинь бас би чинь нөгөө дотроо бодсон зүйлээ бас хүн чинь нөгөө хийгээд хийснийхаа дараа ярих юм бол тэр чинь бас үнцэнтэй шүү дээ. Хийгээгүй ээжиж бас яриад ахаар чинь бас жоохон худлаа те. Тэгэхээр би надад тийм бодол байсан л да. Одоо манай эмч ах гэхтэл одоо эмч мэрэгжилтэй тийм үү. Тэгвэл энэ хүн мэдээж дуулдаг л эмчин. Тэгээ дээрээс нь ижээ аваад талархыг тоглолтын дээр нь ганц өөрийнхөө мэрэгчлэр бахархсан нэг тийм уран бүтээлтэй байх юм бол гоё. Жишээлбэл одоо энэ манай гам бэлэг яг миний дээдлийн ах байна. Яг бид нар дундаа ганц баритон бохгүй. Тэнгүүд чинь одоо бусд бүгд пианор олж таарах гэдэг шүү дээ, тий. Тэнгүүд чи одоо ганц баритонд дуу зохиож өгч чадаагүй. Гэхдээ одоо нэг сайхан аавын дуу зохиоод өгсөн байгаа. Яг тий. 21 аймгаар явж байгаа та. Сал хороол явагдах гад. Юунд тэтгэл асууж байгаа гаргасан. Шүүргээ жоохон ойртчихгээд. Тэгээд яг ингээд хувь хүнийхэн мэрэгчлэлтэн таарсан бас гоё уран бүтээлүүдийн аялгауг нь зохиогоод өгье гэсэн нэг тийм бодол надад байсан. Тэгээд яг чадсан ганц хүн гэх юм бол одоо манай ан жаргал ах маань байна. Одоогоор биелчихэд байгаа тийм. Одоогоор биелж дараа бол мэдээж биелэх нь ойлгомж. Тийм. Тэгээд дараа бол угаасаа биелэх байх. Тэгээд тэр дууны хувьд гэх юм бол ер нь бол яг нөгөө нэг онгод орно гэж ярьдаг шүү дээ. Тэгэх юм бол яг тухайн момент нь бүрдээд те яг ингээд гоё сэтгэл санаа тэр дуу руу бүх юм ингээд өөр зүйл рүү сатаарахгүй бол яг тэр дуу маш хурдан бүтдэг юм байлээ. Би тэрийг амар сайн ойлгосон сая бол. Тэгээд над дээр нэг үг бариад ирсэн байхгүй. За надад одоо л нэг дуу зохиогоод өгчгөө. Би одоо дотроо бодцсон ингээд хийх гээд үг зохионо гэдэг чинь бас айгүй хэцүү шүү дээ. Ер нь үг бичнэ гэдэг чинь хийх гээд ингээд дотроо бодцсон байжсэн чинь яг үгэн дээр л айгүй санаа зовцсон байжсэн. Тэгсэн чинь өөрөө нэг үг бариад өгөөд ирсэн. Тэгээд ерөөсө байрж аваад би чинь тухайн үедээ яг өгсөн өдөр нь хийж чадаагүй маа. Тэгээд ядж явах тоглолт болох гээд идэг. За тэгээд яг нэг өдөр барьж аваад 0 өрөөнд орж байгаа л хийсэн дээ. 0 бүтсэн дуудаа гэж хэлсэн дуудаа. Ааха. Тэгээд айгүй хурдан бүтсэн түүх. Яг тэгэхээр ингэхдээ нөгөө хүний бодол гэж нэг юм байж та тий. Тэгээ би болохоор одоо юу яг ингээд эмч болсон цагаас ахуулаад айгүй их боддог байсан.
Тэгээ яг өөрөө бол нэг айхтар дуусчихгүй гэсэн нэг хөөрхөн бас нэг зөв өнгөөр дууссан юм шиг нэг эмчийн дуу гаргаад дуулчихсан. Ингээд айгүй одоо 10 хэдэн жил баг бодцсон байхгүй би дотороо. Тэгээд явж байгаад яг яалтчгүй ингээд бит хэдэн ярьсан юм маань гэсэн ингээд 10 хэдэн жил биелээ олоод одоо ингээд сайхан түүх бүтээсэн байна те. Тэгээд яг ингээд бодлын хүч гэдэг чинь яг ингээд бодоод явж исэн. Тэгээд яг манай дуугаас нэг ая зохиодог юм чинь би чинь бас бодсон бас за окей юу ч дүүдээ хэлээсэн чинь за та юу ч нэг шүлгээ олчихоо гэдэг. Тэгээд би чинь шүлэг олох гэж бас бөө юм болж байгаа шүү дээ. Тэгээд өөрөө бичиж чадахгүй юм чинь. Тэгсэн чинь нэг айгу яг ингээд одоо манай шүлгийн эзэн найзтайгаа би бас самсаргүй байдлаар танилцчихсан. Тэгсэн чинь ашгүй тэр найз маань бас айгу сайн шүлэг зохиодог байж таарад. Тэгээ би бас хит хитэн хүнтэй ярьсан юм аа ингээд шүлэг зохиоод байгаа чи тий ахаа ихчээ дүүн ингээд нэг эмчийн дүүтэй болгосон юм аа нэг эмчтэй зориулсан тий бас ингээд өөрөө би ч нэг гол нэг сум хөдөө орнуудад ажиллаж үзсэн учраас яг эмчийн нөгөө нэг ингээд халуун цэгт ажиллаж үзсэн учраас яг эмчнэр гэдэг хүн тий завгүй одоо нойр хоолгүй ажиллахаараа ямар хэцүү байдал тий ажилтдаг юм бэ гэдэг ингээд бие махбодороо ингээд туулцсан учраас айгүй тийм одоо чин одоо хүсэл эрмэлзэлтэй байсан гэх юм уу. Тэгээ яг ингээд бодож явжсэн чинь ашгүй тэр найзтайгаа танилцаа тэр найз маань айгүй сайхан шүлэг зохиож өгсөн. Тэгэл аваа сайхан шүлэг гарлаа. За одоо ингээд дүүдэрээ аваад очсон. Тэгээд ингээд сайхан өнөөдрийн эмчийн сайхан одоо дуу маань бүтсэн байт юм аа. Хаста бүтэх ёстой уран бүтээл бүтсэн байна тийм. За тэгээд ер нь бол нөгөө тайлан тоглолт, бие даасан тоглолт хийн гэдэг бол маш амаргүй байдаг. Бас их том одоо давуу тал байдаг л да. Тэгээд бие даасан тоглолтоор өөрсдийнхөө ур чадварыг үзүүлэхтэй. Тайлан тоглолт гэдэг бол ямар байх ёстой вэ гэдгийг харуулах бас том боломж байдаг гэж бол миний хувьд ойлгож явдаг. Тэгээд тиймдээ ч бас энэ тоглолтондоо бид бүхэн маш их сэтгэл зүрх гаргасан байдаг. За одоо хийлгэж байгаа панограмууд, за мэдээж одоо тайлан тоглолт хийн гэдэг бол одоо энэ 8 залуу ямар ур чадвартай юм. За дандаа хүний дуудуулаад ах юм уу? Дандаа хуучны дуудуулаад ах юм уу те? Тэгэхээр нөгөө тайлан тоглолтын дээр ирсэн хүмүүс бас маш их гоё комментүүд бичижсэн, маш гоё халуун сайхан алга ташлалтаар авч ирсэн. Бидний одоо холын зорилго бол мэдээж одоо тэр байсан. Тэгээд дандаа одоо цаашдаа ч гэсэн өөрсдөө одоо дундаасаа дуугаа зохиождөг, шүлгээ бичдэг. Өөрсдийнхөө одоо тэр нэг торгон мэдрэмжийг гоё гадагшаагаа ингэж сайн үзэгч түмэндээ бас ингэж хүргэдэг тийм болох юмсан гэж ер нь бодож явдаг. Тэгээ манайх ч одоо хоёр хөгжмийн зохиолч байна шүү дээ. Одоо дуу хөгжмийн багш мэргэжилтэй. За энэ хоёр маань одоо дуунуудаа ихэнхийн одоо зохиосон дуунуудыг ахан дүүсийн аав ижээ одоо талархыг тоглолтондоо бас хүргэсэн байдаг. Тэгээд ер нь цаашдаа ч гэсэн олон сайхан уран бүтээл дуунуудыг бас хийгээд явах байхаа гэж бодож байгаа. Тэр дундаа манай отхон бэлэг бол бас аялгуунууд них айтайхан гой дуунууд их зохиогоод байгаа. Тэгээд бас манай дүүнер хэлж гэн, ах нар хэлж гэн тоглолт хийх бол мэдээж амаргүй. Ард нь бол одоо бид нэр ингээд хүн цуглуулад тоглолт хийгээд хүмүүст бас амархан бас харагдж байгаа хэсэгч байгаа. За энэ бас ингэж явах нь ямар хэцүү байдаг юм бэ гэж бас дүгнж байгаа ард түмэн бас байгаа. Тэгэхээр ер нь нэг зүйлийнхөө төлөө шантаршгүй гоё ингээд зүтгээд явах юм бол бас одоо бурхан тэнгэр гэж бол байдаг те одоо бас нэг хүнийг шагнадаг юм болоо гэж бас бодож явдаг. Тэгээд бас ах トゥ нартайгаа дараагийн олон сайхан уран бүтээлийг үргэлжлүүлж хийн бид бүхэн бол одоо зогсохгүй аглаа гэхдээ тус тусынхаа салбарт бас ажил амьдралаа бас ингээд зохицуулаад хамгийн гол нь энэ соёл урлагаар дамжуулж ах トゥ нарын эв нэгдлийг бас энэ одоо нийгэмтэй харуулж тэгээд ах トゥ нар бол эвтэй байж одоо хүний амьдрал цэцгэлэн хөгждөг. Тэгээд мэдээж одоо нийгэмд бас ах トゥ нар хоорондоо бас таар тохирохгүй зүйлүүд бас ингээд байгаад байдаг юм байна лээ. Тэгэхээр мэдээж ах トゥ нар эвтэй байж тэр айлын гал голомт одоо сайхан явна. Үл ойлголцох зүйлүүд мэдээж гардаг л баг. Гэхдээ нэгнийгээ гоё уучлалдаг, нэгэндээ чин сэтгэлээсээ бас ханддаг, ойрхон уулзж учирдаг байх юм бол бас ганц амьдрах насанд бас амьдралын утга учир гэдгийг нөгөө үгээр биш үйлдэлээрээ харуулъя гэж бас бид бүхэн энэ урлагаараа дамжуулж бас ингэж яваад байгаа ер нь. Тэгээд ахан дүүс минь гээд гоё дуу бас манай отхон бэлгийн үг ая хоёлоо аялгуу чагнаад орж ахын шүлэг. Тэгээ бид нар тоглолтондоо зөрүүлж бас энэ шүлгийг ингээд бид нар 8 ийм залуу байгаа гэд миний хувьд бас шүлгийн бичүүлээ. Тэгээд за аялгуу гэхээр одоо бас нэг хүн дээр аваад очихор чинь бас цаг хугацаа орно. За тэгэл хүнээр аялгуу хийнэ гэдэг чинь мөнгө санхүү гээл явна шүү дээ. Ер нь бол бас амаргүй. Тэгэхээр бид нар яагаад дотоодоос ингээд одоо гоё аялгуу зохиож болохгүй гэж одоо гамд үл рүү шүлгийн явуулаад отхон бэл рүү явуулсан чинь тэн дээр одоо отхон бэлэг ялсан байдгийг ингээд өршөж байгаа байхгүй чаа. Тэгээд манай отхон бэлгийн аялгуу тэгээд аялгуу айгүй гоё болоо. Тэгээд зэрэгтэлт ингээд дуусчих хүмүүс айгүй гоё алга ташч аваад ер нь дуу чин гоё болох нь ард түмэн хүчтэй яг нэг алга ташлалтаараа шагнчиж байгаа. Тэгээд тэр дуугаа бид нар нөгөө замдаа яг одоо аялан тоглолтоор явж хахад одоо болсон тэр одоо зэрэгтлийн эмоц одоо тэр сайхан дүрсэл зургаар бас ингэж клипчүүлсэн байдаг. Тэгээд энэ клипийг харахад ерөнхийдөө бид бүхэн энэ 21 аймгаар одоо тойроход ирэхэд зарим сайн мдэггүй ч хүмүүс байгаа, мэдсэн ч хүмүүс байгаа. Тэр хүмүүс ерөнхийдөө сайхан танилцчих байх гэж байна. Тэгээд тэр дуугаа бас сайхан наадмаа үзэн суугаа, баярлан суугаа үзэгч түмэндээ бас хүргэе гэж бодчих. За тийм. Маш гоё уран бүтээл.
бас яг үзэгч олондоо бас хүргээд эргээд хэдүүлээ бас уулзъя тий. Ярилцлага маань бас үргэлжилж байгаа. Тэгээ хэдүүлээ бол өнөөдөр сайхан уран бүтээлтэй, сайхан ярилцлагатай ийм сайхан нэвтрүүлгийг бас үзэгч олондоо хүргэе гэж бодож байна. Тэгээ хэдүүлээ хамтдаа ахын дүүс минь хэмээх гайхалтай уран бүтээлийг сонсчоод эргээд уулзцаая. Баяр наадмын дугаартаа хамт байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. За дөнгөсөө бид бүхэн нэг гэр бүлийн ах トゥ 8 уран бүтээлчийн гайхалтай уран бүтээлүүдийг хамтдаа сонслоо. Үнэхээр бас багархаж байлаа. Тэр дундаа бас яг энэ гол сууж байгаа эрхэм хүндтэй хоёр хүнээрээ бас үнэхээр бахархаж суулаа. Ийм гайхалтай дэрсгэн залуучуудыг одоо өдөө зэрэгтэй болгож үсгэж за тэгээд энэ сайхан урлагт оруулж, урлагт хайртай болгож чадсан ийм хоёр эрхмээрээ бас бахархаж суулаа. Тэгэлгүй яхаа. Өнөөдөр бид бүхэн за готоогийн тоот за чураан бэр цэцэг хэмээх энэ гайхалтай хоёр хүний одоо тий гэрт одоо саатан мориллоо. Тэгээд ялангуяа 8 сайхан хүүг төрүүлсэн. За тэгээд тэр хүнэр нь ийм сайхан урлагийн авьяастай, эв нэгдэлтэй, ийм сайхан бас биднийг хүлээн аваад, уриалгахын хүлээн аваад халуун долоон ярилцлагыг өрнүүлсэн та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр санагдлаа. Тэгээд юуны түрүүнд бас үзэн суугаа үзэгчдэд маань бидний бэлтгэж байгаа энэ хүн нэвтрүүлэг маш ихээр таалагдж байгаа лөө. Энэ баяр наадмын өдрүүдэд бас маш гоё хайртай халуун долоон энергийг бас манай үзэгчдэд хүргэж байгаа лөө гэж бодож байна. Та бүхэндээ маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд бас юуны өмнө сайхан аав ээжээ хоёртоо одоо үр хөвгтүүд нь үргэлж талархаж явдаг шүү. Тэгээ бид бүхнийг бас эрүүл саруул одоо төрүүлж өсгөж за 8 залууга бүгднгийн бас дээд сургууль төгсөөж боловсралтай болгож өдөө зэрэгтэй явахт одоо үнэхээр одоо төдийгөөс өдөө хүртэл ингэж сайхан сэтгэлээ өргөл дэвсэж сүгөө өргөж байдаг аав ээжээ хоёртоо бас маш их хайртай шүү. Та хоёртойгоо одоо олон жил бүгдээрээ эрүүл саруул уртудаа наслаж аз жаргалтай олон сайхан амьдралуудаа түүхээ хамтдаа сайхан бүтээх болно. Тэгээд эрүүл энх байгаараа уртудаа наслаараа мэдээж аав ээжээ хоёр маань ер нь хүн болгоны л аав ээжээ хоёр аав ээжээ гэдэг бол үр хөвгтдийнхээ одоо өргөж одоо бүх зүйлээ дэвсч байдаг. Тэгээд аав ээжээ хоёр маань одоо төдийгөөс өдөө хүртэл үнэхээр амьдралын саад бэрхшээл бүхэл зүйлийг одоо туулж бид бүхнийг одоо үзэд зэрэгтэй явахд одоо хамгийн одоо гүн тусалцаа үзүүлсэн одоо гүүрэн болж явсан ийм сайхан азаа хоёр буурал байдгаа. Тэгээд аав маань бол одоо аймгийн хошоо авраг малчин хүн, ээж маань одоо улс дархалсан бэр алдар тэхийн 1-2 дугаар одонтой юм ачтай буянтай сайхан ээж маань байдгаа. Тэгээд аав ээж хоёртай хайртай шүү. Эрүүл өнх гараа гэдэг зүйлийг хэлье. За. Маш их баярлалаа. Та хоёртаа бас бид бүхнийг маш сайхан уриалгахнаар хүлээн авч одоо урьсанд тэгээд өнөөдөр ч бас одоо хуртай, нартай, сайхан өдөр байлаа. Тэгээд үзэгчдэд маань бидний бэлтгэсэн нэвтрүүлэг бол маш их таалагдж байгаа лөө. Ялангуяа бас тэр дундаа сайхан уран бүтээлүүдийг хүргэж байгаа болохоор бас их таалагдж байгаа лөө гэж бодож байна. За тэгээд бид бүхэн бас нэвтрүүлгийн зүгээс бас ивент итгэгч байгууллагууд бяцхан гарын бэлгийг та бүхэнд бас дурсахыг гэж бодож байна. Тэгээд өгөхөөс өмнө бас танилцуулнаа. За Говидара гэдэг үндэсний брэнд байгаа. За энэ маань ингээд цацдаг арц ганг одоо ингэж худалдаанд гаргаад хэрэглэгчдийн гар дээр хүргээд ер нь нэлээдгүй цаг хугацаа үдцсэн. За ер нь бол хэрэглэгчд маань бол маш сайн мэддэг болсон Говидара брэндийг. Тэгээд арц гангны үнэрт дургүй их юм байх уу? Одоо баяр наадмаар бол тэр тусмаа бүр их хэрэглэгддэг. Тэгээд та бүхэн хаач авч явж болно. Машиндаа ч, өрөөндөө ч, гэртээ ч ингээд арц үнэртмээр байл сайхан цацчаад үнэртээ явж яхана шүү дээ. Ингээд байж ах юм боломжтой ийм брэндийг бол манай Говидара брэндийнхэн та бүхэндээ дурсаж байна. Маш их баярлалаа. За ахнартаас. Дэлгэлье. За тэгээд арцны үнэр сэнгэнүүлээ сайхан. Тий, тэгээд сайхан. Машиндаа сайхан. Тий. Дүүгээ санаад, гэрээ санаад, аав ээжээ санаад байвал сайхан. Арцны үнэртэй явж явах чинь. Асуу малаа санаа. Тий. Бас нэг арай өөр болчихдог боломжтой. Тэгээд бид бүгдээ ярилцах хугацаанд хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүгдтэй эрүүлийн аз жаргал за тэгээд урлагийн өндөр амжилтыг та бүхэндээс хүсэн өрөөж байна. За баярлалаа. Тэгээд UBS телевизийн хамт олондоос одоо ажлын өндөр амжилтыг хүсэн өрөө. Тэгээд энэ сайхан баяр наадмын өдрүүд бид бүхний бас гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг дахин нэг гоё мэдрүүлж энэ сайхан амьдралд гоё дурсамж бүтээсэн гоё нэвтрүүлэгтээ бас урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа. Тэгээд цэнхэр дэлгэцээ үзэн суугаа. Одоо Монголынхаа ард түмэнд энэ сайхан баяр наадамда өргөн дэлгэр сайхан одоо наадаараа эрүүл энхийг хүсье. Гэр бүлтэн гэгээ мөхний дээдийг бас ахын дүү самтлаг болон манай гэр бүлийн зүгээс одоо хүсэж байна. Хүрээ! Баярлалаа үзэгчдээ. Үзэгч та бүхэн маань нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Та бүхэн маань сайхан наагаарай.